За хай манайхаа тэг явсаар байгаад гэртээ өрөөд ирлээ. Би бол нөгөө нэг Sephora-гийнхаа unboxing хийн гэстэй тэр өдөр амжаагүй. Тэгээд тэрнээс хойш ингээ хүмүүстэй уулзаад нөгөө нэг vlog маратон эхлээд энийг ерөөсөө хийж чадаагүй. Тэгээд гэртээ ирээл хийх байсан юм. So хэдүүлээ онгойлгоцгоё, бие авсныг харцгаая. За энэ асуудыг би та нар бүгднгээс нь асууя. Гэхдээ та нар бас найз залуу эсвэл нөхрөөсөө бас асууад үзрээ. 170 еврогоор Sephora-гаас юу авч болох вэ гэж бодоод үзтээ. Миний хувьд будам модныг авдаггүй төрлийн хүн 170 евронд би амар их авах гэж бодсон заяа. Гэхдээ тэгээд юу авахаасаа шалтгаална хэрвээ гайгүй Sephora-гийн брендийн одоо гоо сайхны юмнуудыг авал зөндөө юм аавна. Тэрнээс бол өөр одуудын ч юм уу үнэтэй брэндүүдийн мейкап нүүр буданы косметик авах юм бол мэдээж үнэтэй. Одоо дор хаяж хамгийн багадаа л нэг 25-30 евро болно. Тэгээд би өөрөө бас харж агаад авмаар байгаа зүйлүүдээ авсан. Тэгээд хэдүүлээ харцгаая. Энэ тэгэхэд нь байна 171 евро. Тэгэхээр би та нарт юу авснаа харуулъя заяа. За тэгээд би энэ Pixie-гийн витамин C-тэй тонер авсан. Надад одоо витамин C хэрэгтэй байгаа. Тэгэхээр би энийг туршиж үзэх гээд авсан байгаа. За Milk-ийн blush гэх юм уу? Selena Anna-гийн хацар өнгөлөгчийг авсан. Би бусад зүйлүүдийн туршиж үзмээр байсан. Гэхдээ жоохон үнэтэй байсан. Тэгээд эхлэх гээд зүгээр энийг туршиж үзье гэж бодсон. Яагаад гэвэл Selena-гийн хацар өнгөлөгчүүд амар нэг хэсэг viral болоод амар сайн гэд хүмүүс айгүйх яриад байсан. Charlotte Tilbury, Pillow Talk гэд хамгийн алдартай уруулны будаг нь Rabanne одоо eyeshadow нүдний тэн авсан. Paco Rabanne гэдэг бол хувцсны брэнд гэдэг хэвгүй юу. Тэгээ сүүлд тэд нар бас мейкап гоо сайхны брэндээ гаргаж эхэлсэн байлээ. Тэгээд надаа юм package гэдэг лөө гаднах юм савн амар таалагдаад тэгээ би энийг туршиж үзэх гээд авсан ба. Дээрээс надаа юм нүдний юм тэн байдаггүй болохоор би ийм мөнгөтэйг авсан. Ariana Grande-ийн ийм REM Beauty гэд бас уруулын будгийг авсан. Тэгээд Ariana-гийн брэнд бусад брэндүүдээс хамаагүй хямдхан байсан. Тэгээд маш боломжийн үнэ байсан. Тэгээд тэр нь бас айгүй давуу талтай гэж би бодсон. Гэхдээ чанарын хувьд бол сайн мэдэхгүй байна. Тэгээд сүүлд нь би YSL Yves Saint Laurent-ийн маскара авсан. Тэгээд маскара авахдаа би цэнхэр өнгөтэйг нь авсан. 170 евро ингээд Sephora-д үрээд юу дагалдаж ирсэн бэ гэвэл ийм шампунь. Тэгээд Maison Francis-ийн ийм өнөртэй ус гэх юм уу. Хэдүүлээ шууд Selena Anna-гийн Hope гэдэг хасар өнгөлөгчөөр эхлэе. Ийм жижигхэн мини юмнууд надаас айгу таалагддаг. Хэрвээ ингээ нүрээ нэг боддог хүмүүс ийм томор нь аваад байх хэрэггүй мини сайзаар нь аваад хаяада хэрэглэхэд айгу тохиромжтой санагддаг. Дээрээс нь ингээ цүнхэн бас явахад айгу хөөрх юм санагдаад би мини сайзын албаар авсан байгаа. 17 евро. Мини сайз нь 17 евро. Тэгээд онгойлгохоор ингээд тийм хөөрхөн жижиг. Тэгээд онгойлгож үзье. Дотроо ийм. Тэгээд өнгө нь хэр гарах нь хэдүүлээ үзье заяа. Миний гарын дээр. Амар яага юм шүү дээ. Гэхдээ уусалт нь ямар гоё зөөлөн явчихв. Юу гэж байгаа. Иймэрхүү өнгөтэй болж байна. Тэгээ би нэг ягаан дууч биш, улаан дууч биш юм дунд зэргийн өнгөнд авсан. Тэгээ хацсан дээр хэдүүлээ ингээд. Бод ямар ч крем төрхийг байгаа. Тэгээ зүгээр хэдүүлээ хацсан дээр ингээд. Амар гоё ингээд тос шиг мэдрэгддэг юм байна. Би ч бүр солиотой юм шүү. Вау. Бүр ингээд амар ингээд зүгээр л ингээд нэгтэй би амар ягаан болчлоо. Зүгээр ингээл гараа ингээл явуулаад ингээд зүгээр тос шиг тавигдд юм байна. Бүр амар най. Гаранд зууралдахгүй, арьсанд зууралдахгүй. Дээрс миний одоо төрөгцөн байгаа нүү тосуудыг нөгөө нэг хуулруулахгүй амар гоё юм. Тэгээ өнгөн ч гэсэн амар гоё уустдаг юм байна. Би одоо тэгээ мейкап артист биш болохоор одоо яаж ярьдгийг мэдэхгүй байгаа шүү. Зүгээр ингээд ийм болж байна. Амар хөөрх юм байна. Амар гоё. Ууст юм байна. Өнгө нь бас айгу тод гарч идэм байна. Тань цааш би ингээд жижигхэн 3 цаг тавьсан штэ. Тэгэхэд ингээд амар их болж байгаа. Энэ бол бүр амар гоё юм байна.
За би энд шууд 10-аас 9-ийг өглөө. Одоо амар гоё таалагдлаа. Би ингээд нүрээ одоо будаж мэдгүй хүн байхад зүгээр ингээл хатсан дээр 3 цаг тавиал ингээл уусгачхад тос шиг ингээ уусгачхад бол ингээ гоё бодог орчлоо. Үнэхээр nice. Charlotte Tilbury-ийн ийм уруулын бодыг туршиж үзье. За онгойлохоор дотроо уруул өнгөлөгч тэгээд бас нөгөө уруулын хүрээ зурдаг ийм харандаа байна. 26 евро гинэ. Ямарчсан харандаа нь ямар жижиг. Би жижиг гэж мэдчихсэн л гэхдээ ийм амар жижиг гэж бодсонгүй. Энэ дараа амар жижиг юм байна. Камерын дээр жоохон бэж харагдаад байна. Гэхдээ ингээд амьдар харахаа жоохон юм чирнэлийн ягаан улаан хүрэн бор өнгөнүүд харагдаж байна надад л. Юу юм бэ? Жоохон юм ягаан өнгө юм шиг байна. Одоо энэ ягаан өнгөнүүд ерөөсөө зогтдоггүй. Ялангуяа уруул дээр. Тэгээ TikTok дээр охтууд энийг амар вау гэдсэн байхгүй. Уруул өнгөлөгч нь надад л хүрээлэгч нь амар ягаан байна. Тэгээ энийг түрхэхээр ямар болсноо харъя. No. Sorry. Charlotte Tilbury дуртай хүмүүсээ sorry. Гэхдээ энэ өнгө надад бүр үнэхээр таалагдахгүй. Миний арьсны өнгөнд таарахгүй байж магадгүй. Би TikTok дээр харсан амар гоё юм цагаан арьстай, эсвэл амар гоё юм бор арьстай охтууд бүр амар гоё харагдаад байсан. Би нэг юм сонирм улаан шаргалтай арьстай байхгүй. Ядчих би сая борлцсон. Тэгээ бор хүмүүс нь гайхаад энэ нэг бор гэдэг юм уу мэдэм үү гэд миний борлж байгаа нь л энэ. Тэгээд надад таалагдахгүй байна. Надад энэ уруулын бодог ерөөсөө таалагдахгүй. Йоо би уул нь шүүний юм уруул хүрээгийн зурдаг харандаатай тэгээд ийм бодогтой боллоо гэсэн чинь ингээд надад таалагдахгүй байна. Одоо тэгээд таалагдах болохоор яг хүн дөхөө. Хин дөхөө. Дараачих нь хэдүүлээ энэ Milk-ийн асар өнгөлөгчийг туршиж үзье. Эндний пакэжээс аягүй сонирхолтой. Амар хөөрхөн баад. Тэгээ эндээ аягүй хөөрхөн тагтай юм байна. Яна. Нара амар шинхэн юм байна дотроо. Боднууд нь миний энэ өвдгөн дээр засарчлаа. Энийгээ шинхэн ингээд гараад ирсэн байгаа замир сонио. Энэ одоо нормал юм болов? Вау. Амар тод өнгөтэй юм байна. Палмастер шиг. Желли шиг. Би сколын сэрүүхэнд байх хэрэгтэй бол одоо би ингээ хацар дээр ингмээр байгаа гэсэн миний хацсан дээр яг тогтох гээд байгаа юм санагдаад ах юм. Би уруул ажиллах чанд дэрээ заяа. Тэгээд уруулан дээр ингэж үзье тий. Би өөр дандаа өөртөө тохирохгүй мөнгөд авсан юм шүү. Уул энэний нэлээд хүрэн байсан заяа. Би тэрийг авмаар байсан аахгүй яа. Энд тэр бодлогч нааг арай хүрэмдэх байх гэх энийг хүс. Тэгж үуч юм уу? Нөгөө нэг бичлэг өгдөө шүү Facebook дээр яа тийм те гэд аав ах хоёр сууж байгаа юм шиг. Би бол яг тэр шиг яа тийм те гэл баахан бодоо туршиж үзэж байна. Энд гэхдээ ингээ уусгасан чинь гайгүй юм байна. Гэхдээ би бас нэг яанаар боддгоо болохоор сайн мэдгүй. Одоо хатсан дээр гайгүй юм байна. Хатсан дээр ингэсэн чинь бас уусч ийн гоё. Тэ бас амар ягаа юм байна яана. Энэ минь дээр түрхэлдэг. Тэс гоё юм болж байна. Гоё юм байна. Гэтэ жоохон нейтрал яаж хэрэглэх юм мэдгүй. Ингээд заавал таягийн таглах хэрэгтэй юм тэгэхгүй бол энэ араа урсдсан байна. Энэ хтэй штэ тий. Жоохон заваарах юм байна. Амар хэцүү байна. Сая Charlotte Tilbury-д би оноо өгье гэвэл 5. Тэгээд энэ Milk-д би 7 оноо өгье. Өмнө нь бол аягүй гоё тод гард юм байна. Сайн юм байна. Гэтэ хэрэглэн жоохон хэцүү байна. Юу яа. Сормоосоо бодож үзье. Тэгээд би цэнхэр өнгийн сормоосны бодог авсан 3 номертай. Тэгээд сүлд YSL бас өөр загварыг гаргасан арай бүдүүн багстай. Тэгээд би Азнуудтай юм шинхэн сормоостой болохоор би нарийнхан багстайг авмаар ингэж хэлээд надаа энийг сонгож өгсөн. Тэгээ бүдүүн багстайг авал яг илүү волюм, илүү юм гоё дэлгэрч харагдуулна гэсэн. Энэ болохоор илүү юм урт харагдуулна гэсэн. Тэгээ би сормоосны бодог дээр айгу пики. Вау. Амар гоё цэнхэрэнгүй байна. Би сормоосны бодог дээр дандаа нэг сормоосны бодог хэрэглэдэг. Ичүүд хавсан юм сормоосны бодог. Тэр айгу гоё. Ерөөс ингээд буулгадгүй тэгээд амар сайн тогтоодог. Европ сормоосны бодогнууд би ерөөс эргэлж чаддгүй. Chanel, Dior-ын сормоосны бодог амар худлаа санагдаад байдаг надаа. Ингээд сормоос ингээд амар ингээд багцлаад
Тэгээ ингээ муухай болгоод идэм санагддаг. Хэрвээ юм гоё давхраатай, юм гоё өтгөн сурмуустай бол тэр бодонууд гоё. Тэгэхгүй над чиг юм шингэн давхраагүй сурмуустай нүдтэй бол юу яахгүй бах. Йоо би өөрийгөө ойроос харсан чи юу вэ? Амар ингээ хууларцсан байсан юм байна хараа. Энэ хавар ингээд. Оо вау. Камерын дээр харагдахгүй байгаа ч гэсэн ингээ амдаар яхад амар гоё харагдчихээн. Өнгө нь гоё харагдчихээн. Тэгээ миний сурмуусуудыг ерөөсөө ингээ барьцалтаалахгүй гоё салгаж байгаа надад бас аюу таалагдчихээн. Дажгүй шүү. Гэтэ би ингээ гоё бүр ингээ цэнхэр өнгөнд харагдуулмаар их яаж бодох вэ? Өнгө нь харагдаж байгаа юм болов. Тэгээ миний TikTok дээр үзсэн охиных бүр ингээ амар гоё цэнхэр харагдаж авах. Тэгээ тэр айгу тийм өтгөн сурмуустай охин байсан болохоор айгу гоё харагдсан баг. Тэгээ минийх рүүсээ харагдахгүй байна. Гэхдээ яг амдаар харагдаж байгаа гэд би яг нэг 6 мурга 7 хоног үгүй. Тэгээ би энэ YSL-ийн сурмуустай босгийг 42 евроор авсан байна. Саяны энэ Milk-ийн газар өнгөлөгчийг 28 евроор авсан байна. Тэгээ хоёр сурмуустай хойлонгийн бодцчлаа. Тэгээ амдаар харуул намайг цэнгэл сурмуустай юм байна гэж харж болно. Гэхдээ одоо харахаар нэг тийм цэнхрээр будсан харагдахгүй. Жохон харагдаж байна. Тэг надад аягүй таалагдж байгаа юм гэвэл зарим сурмуус бодгонууд чи ингээ сурмуусыг наалтуулаад зурлалтуулаад байдэн штэ. Шин байсан ч гэсэн энэ болохоор бүр ерөөсөө тихгүй байна. Амар гоё ингээд бүгдийг бараг салгаж өгöd ах шиг байна. Тэгээ багсандаа байх шиг байна тий. Тэгээд сая энэний сурмуус аягүй гоё болчлоо. Энэ ч гэсэн. Тэгээ би доотлохоо сурмуусыг нэг хэдэн 5 ширхэг үсээ. 5 ширхэг сурмуусаа бодсон. Тэгээд ийм болж байна. Дараачих нь бид хийдийн тестлэх зүйл бол Gabbani. Надад эдний пакэж нь бүр амар таалагдсан. Тэгээ би бараг пакэжээс нь болоод эдний нүдний тэнэг авсан. Тэгээ энийг хэдээр авсан бэ гэвэл 26 евро. Амар дажгүй. Надад айгуу дажгүй санагдсан. Бусад тэнүүдийг бодвол одоо Anastasia энтрийг бодвол айгуу дажгүй санагдсан. Гэхдээ дотроо хоёрхан ширхэгтэй. Тэгээд энэ сав нь бүр үнэхээр nice. Ийм. Тэгээд дотроо хоёр өнгөтэй яг олон төрлийн өнгөнүүдээс 2 ширхэхээр тэгээд би надад зөвхөн өнгө гэж бодоод боор шаргал хоёрыг авсан байгаа. Ингэж онгож. Дотроо ийм 2 өнгөтэй, ийм 2 өнгө байна. Тэгээд нэг хөөх юм жижигхэн толтой өөрийг харчих. Ийм сони юм Gabbani сав шиг харагдаж байгаа. Минцийн дотор байдаг ийм сав. Эхлээд энэ шаргалтууг аваад ийм болж байна. Дажгүй шүү. Гэрэлтэж шүү. Би жоохныг авсан гэхэд ингээ гоё гэрэлтэж байна. Энэ гэхдээ нэг илүү тийм шинэ жилийн өнгө шиг санагдлаа юм. Саамаатай. Амар тод гардаг шүү. Би яг алайлах чарагдаад байна. Oh my god. Дээрээс нь миний тос юм уу ингээ жоохон хуулраад байна. Миний тос ээж магадгүй. Скол би зөв нэг хуруугаараа ингээ түрхээд байгаа болохоор би цаадлах тосоо үрээд ээж магадгүй. Надаа багсаахгүй дараа нь хийдүүлээ багсаавь. Нүр уддаг хүмүүсээ наваагч чинь одоо болоос хийж бодож байхад тий. Тэгээ тэ нэг иймэрхүү. Айгуу сайн гарч ийн ер нь бол. Тэгтээ жоохон хуулраад байна. Тийм болохоор хийдүүлээ багсаар шингээх хэрэгтэй байсан юм байна. Энд ямар оноо өгөх вэ гэвэл 7. Надад энэ гаднах савын арцаг айгуу таалагдчихж байгаа. Гэтэ айгуу гоё чим. 7 оноо. Ariana Grande-ийн уруулын бод өгвөл. Тэгээ өнгө нь болохоор Cherry Cola гэдэг өнгөтэй. Cherry-ний өнгө, миний дуртай өнгө. Тэгээ Ariana-гийн бас савлгаанууд надад айгуу таалагдсан. Яг харагдах байдал нь жоохон юм хямдхан юм шиг харагдаж болно заа. Гэтэ айгуу зэвүүн савлгаануудтай байсан бусад юмнууд нь. Тэгээ энийг би хэдээр авлаа? 18 евро. Бусад брэндүүдийн уруулан бодгонуудыг бодвол 18 евро дайжгүй. Өөр юм багстай. Эхлээ уруул арилгадаг. Дайжгүй шүү. Тэгээ миний дуртай өнгө нь гоё юм Cherry улаан хөр өнгө байна. Надад энэ амар таалагдчихээн. Энэ одоо миний зөвхөн явдаг болох юм шиг байна.
Гэхдээ глоссны аим ядаргаатай зүйл нь ийм гадуур явахад глосс түрх аим ядаргаатай байдаг. Яг үл ингээд үсээ задгаа тавьсан байгаа үед ингээд салхинд хийсээд уруулан дээр аяг наалтаад байдаг. Би 10-аас нэг 8 гэж үгүй. Яг үнэндээ ч таарсан, тэгээ пакэжиндаж таарсан ингээ гоё. Гоё нэ. За ингээд миний Sephora-гаас авсан юмнууд ингээд дуусчлаа. Тэгээд би энэ Sony Angel Instagram дээр reel хийж оруулаа гэж бодож байгаа. Тэгээд хэрвээ энэний unboxing хийж байгаа миний reaction-ыг үзмээрэл Instagram дээр уулзъя. Instagram-ын доор тавьчих. Иймэрхүү бичлэгүүд таалагдж байгаа гэж найдаж байна. Би бас өөр айгуу сонирхолтой байна. Иймэрхүү бодогнууд туршаад би уулын Lady Gaga-гийн ийм Hourglass гэдэг ийм highlighter-ыг авмаар байсан. Амар гоё, бүр амар viral болж байгаа. Тэгээд тэр Sephora дууссан байсан. Угаасаа хүмүүс амар их захиалаад аваад дууссан гэсэн. Тэгээд хэрвээ дараагийн удаа тэрийг олж чадвал хэдүүлээ тэрийг биччихсэн чи миний утасны цэгийг дуусчлаа. Тэгээ хэдүүлээ дараагийнхаа бичлэгээр уулзъя. Тэгээд та нарт аль продукт нь илүү таалагдсан бэ? Комментэн дээр бичээрэй. Тэгээ магадгүй би энэ хэрэглэхгүй юмнуудаа бас хүнд өгье гэж бодож байгаа. Гэхдээ сая би ингээд гаргаад хэрэглээд гар хуруугаа өргөцсөн болохоор хүмүүс нэг туртаа хүлээж авахгүй бах тий. Тийм болохоор найзуудтай өгж магадгүй. Тэгээд хэдүүлээ дараагийн бичлэгээр уулзлаа. Түр бай бай.